хотын замын хөдөлгөөнд одоо зорчих болсон цагаас эхлээд ер нь бол осол эндэгдэл гарах осол эндэгдлийн тоо нэмэгдсээр байгаа тийм ээ. Ерөөсө 5 болоход гудамжинд гарахад насан туршаагүй хүүхдүүд цахилгаан дугуй скутерыг чөлөөтэй унаж байгаа. Тэгэл замын хөдөлгөөнд оролцож байхдаа одоо машинтай мөргөлдөх явган замаар явж исэн зорчигчийг унгаж дайрч гэмтэх энэ асуудлууд бол одоо байсаар л байна. Тийм учраас дэлхийн нийтийн чиг хандлага орчин үеийн залуусын хэрэглээ үнэхээр энэ бичил тээврийн цахилгаан хэрэгслийг Монгол улсад одоо Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцуулах асуудлыг хориглох, торгох одоо биш. Харин ч бид нар хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, энэ цахилгаан тээврийн хэрэгслээр зорчих одоо зорчигчийн эрх үүрэг хариуцлагыг бий болгож зам одоо тусгайлсан замтай болгоно, бас тусгайлсан одоо зогсоолтой болгох тийм ээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл энэ нийтийн тээврийн одоо нийтийн үйлчилгээ үзүүлж байгаа бизнесийн компаниуд одоо түрээслэгч компаниудын эрх үүрэг хариуцлага тэднэрт одоо тусгай зөвшөөрлийн дагуу ажиллах ийм эрх зүйн одоо болцоог бий болгож өгснөөрөө манай энэ хуулийн одоо бас гол одоо зүйл нь байгаа. Тэгэхээр иргэд бол ерөөсөө өдөр тутамдаа за энэ суран скутерийг зохицуултыг хийж өгөөч, хуулиа хурдан өргөн бариач гэсэн ийм хүсэлтийг байнга ирүүлж байгаа. Тийм учраас энэ бол одоо маш хурдцтай хөгжиж байгаа нийгмийн шаардлага, залуус хүүхдүүд залуусын одоо иргэдийн маань энэ одоо бас нэг төвжирлээс одоо ангижрах, төвжирл бас нэг нөлөө үзүүлэх. Энд чинь тодорхой хэмжээнд цаг хэмнэж байгаа. Өнөөдөр машинтай гараад 2 цаг болоод ажилдаа очихгүй байхад скутер сурантай бол 20 минутын дотор яваад очиж байгаа жишээтэй. Тийм учраас энэ тээврийн хэрэгсэл, энэ бичил цахилгаан тээврийн хэрэгсэл суран скутер өнөөдөр байх үгүй бол байх ёстой. Тийм учраас энэний л ерөөсөө замын хөдөлгөөний дүрм стандарт гэдэг зүйлээр зохицуулах гэж зөндөө үтсэн байна. Тийм учраас сая өнгөрсөн оны 24 оны 6 дугаар сард хүртэл энэ бас төрийн байгууллагууд хамтраад энэ журам юунд бол өөрчлөлт оруулсан стандарттай. Гэхдээ тэнд одоо торгон, хорин, эний хураана гэж ингэхээсээ илүүтэй иргэдээ одоо аюулгүй орчинд зорчих, хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах энэ чинь хүний эрхчлөлөг бас одоо хумсан юм болж байгаа шүү дээ. Тийм учраас энэ чинь одоо ингээ хориглох заалтууд зөндөө орж байгаа учраас энийг бол одоо ерөөсөн маш хуулийн эрх зүйн зохицуулалтаар л энийг одоо хуульчилж өгч ижлийн тээврийн хэрэгслүүд зорчих тийм одоо нөхцөл үүсэж байгаа маа. Монгол скутер суран зорчих одоо нийт зам байгуулах ажил яахын гэдэг асуудал шүү дээ. Нэмэлтээр зам барьна гэдэг чинь бас нэлээд өдөрсөн мөнгө хуцаа шаардсан байгаа даа шүү дээ. Зүйтэй сая бас нийслэлийн ерөнхий архитекторч маань ирж бас үндсэн илтгэл тавьсан. Ер нь одоо манай яг нэг үгүй хэлэхэд нийслэл хот маань ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн хот шүү дээ, тийм ээ. Тийм учраас ер нь дугуйны зам гэж нэг жижигэн замтай. Явган хүний замаа хуваагаад өнөөдөр дугуйтай хүн ч явж байгаа, явган хүн ч явж байгаа, сурон нь ч явж байгаа, скутер нь ч явж байгаа. Тийм учраас энэ замын асуудал өнөөдөр бүр нэгдүгээр тулгымцсан асуудал, энийг шийдэх ёстой. Тийм учраас цаашдаа бол би энэ хуулийн төслийг өргөн барьж хуулиа батлуулсны дараа нийслэлтэй холбогдох байгууллагуудтай энэ ер нь замын асуудлыг ярина. Одоо Казахстан улсад хэд сая манай хуулийн ажлын баг очиж ажиллаад туршлага судлаад ирлээ. Яг энэ суран скутерийн ажиллаар. Тэгэхэд тусгайлсан зорчих хэсгийн нэгдүгээр игнийг бүр чөлөөлөөд тэр чигт нь юуны зам болгоцсон байгаа шүү дээ. Суран, скутер, дугуйны зам болгоцсон. Одоо манай улсад манай Улаанбаатар хотод гэхэд нэгдүгээр игнийг нийтийн тээвэр автобусны зам гэд тунхаглаад байгаа боловч зарим тохиолдолд ерөөсөө автобусууд нь нэгдүгээр игнийгээр биш хоёрдугаар игнийгээр бүр гүйцэд төрүүлж тавих гэдэг тийм ээ. Тэгэхээр энийг нэгдүгээр игнэнд хэрвээ шилжүүлээд өгчвөл бид нар замаа өргөтгөөд одоо өргөсгөөд чадахгүй ийм тохиолдолд нэгдүгээр игнийгээр зорчих тэр нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой шүү дээ. Өнөөдөр 11 сарын 1-ээс эхлээд суран скутер цахилгаан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг
хоригддаг. Тэр нь 3 сар 4 сар гараад ирдэг. Энэ хооронд ядаж тэ байгаа явж байгаа зорчиж байгаа энэ үед нь бол нэгдүгээр энийг чөлөөлж ер нь дугуйн зам энэ цахилгаан тээврийн хэрэгслийн одоо бичил тээврийн хэрэгслийн зам болох ёстой л гэж би хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа. Даатгалын үйлчлэгээнд одоо тухайлбал шинээр нэвтрэх юм бол манайх одоо албан журмын даатгал бүх тээврийн хэрэгслийн жолооч нар даатгалдаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо оцловоор их гараад байгаа тохиолдолд даатгалын үйлчлэгээ нэвтрэх боломж юу юм бэ? Энэ суран шин төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл одоо юу замын хөдөлгөөнд оролцсон цагаас эхлээл осол эндэгдлийн тоо бүр дэндүү их явж байна л да. Саяхан гэхэд одоо өнгөрсөн онд 3 хүн амь насаа алдсан баг жишээд. 2 нь суран унж явж байгаа зорч юу жолооч өөрөө амь нас ирсэн. А нэг нь 50 гаруй насны эмэгтэйг скутерт мөргүүлээд амь нас алдсан баг. Тэгэхээр цаашдаа бас одоо энэ асуудал гарахгүй гэх ямар ч боломжгүй. Тийм учраас даатгалын системийг энэ хуулийн төслөөр одоо юу яаж судалж байгаа. Тий, оруулах талаар судалж байгаа. А бизнесийн үйлчилгээ үзүүлж байгаа, түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ олон компаниуд өнөөдөр бүр тоон одоо бүр ихсээд одоо өнөөдрийн байдлаар бараг 20 гаруй мянган цахилгаан дугуй скутер нийлүүлсэн багч шүү дээ. Тэдний чанар, чансаа хэрэглээ өнөөдөр манай яг Улаанбаатар хотын хэмжээнд одоо нийцэж гэнэ үгүй юу гэдэг хяналт шалгалт хүртэл байхгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэр үйлчлэгээ үзүүлдэг нийтийн хэрэглээний үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд тусгай зөвшөөрөлттэй байх хэрэгтэй гэж хуулиндаа тусгасан байна. Энийг бол одоогийн яг мөрдөгдөж байгаа аюул юу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөвшөөрлийн тухай хууль дээр хуулиар зохицуулж. Тэр одоо нэг талаас аж ахуйн нэгжүүдэд одоо багтахгүй гэдэг юм зөвшөөрөл олно.